Грэди Стас буюу хавчин хүү циркийн гаж үзүүлбэрчдийн нэг байжээ. Түүний хөл гарын хуруу нь хоорондоо наалдсан байсан тул гавчны сарвуу шиг харагдаг байв. Үүнийг ихтродактил гэдэг. Үүнээс болоод хүү явж чаддаггүй дохоогоороо бие чирэн мүлхдэг байсан аж. Аав нь ч мөн ихтродактилтэй байсан бөгөөд Грэди хүүхэд байхдаа аавтайгаа хамт циркийн үзүүлбэрт оролцдог байсан юм. Грэди 2 удаа гэрлэж 4 хүүхэдтэй болсны 2 нь мөн ихтродактилтэй төржээ. Тэд өөрсдөө гавчин гэр бүл хэмээн нэрийдэж газар сайгүй аялан үзүүлбэрээ үзүүлдэг байв. Харамсалтай нь Грэди хоёр хүн талаасаа ихэд түрэмгий нэгэн байсан аж. Арх ууж гэрийнхнийгаа үгээр дайр тавьшиж түүгээр ч үл барам архитан согтуурж агсам тавьж байхдаа охиныхоо сүйт залууг хөнөөж орхисон юм. Гэвч түүний тусгай хэрэгцээг хангаж чадах хорих газар байгаагүй улмаас 15 жилийн тэнсэн харгалзах ял унасан байна. Хэсэг хугацаанд Грэди уухаа болсон ч удалгүй эргэн архинд орсон тул гэрийнхэн нь залхаж хөнөөхөр шийджээ. Ингээд 1992 онд Грэдигийн анхны эхнэр хүүгийнхаа хамтаар өөр нэгэн циркчин Крис Уянтыг хөсөлж нөхрөө хороолгосон бөгөөд өөрөөсөө 2 дугаар зэргийн хүн амны хэрэгээр ял сонсож шоронд орсон билээ. Миртэл Корбын 2 арцаг гадна дотн 2 бэлэг эрэхтэн 4 хөлтэй байсан юм. Энэ ховор тохиолдлыг Дипигус гэж нэрлэдэг. Тэр эхээс 9 байсан ч ганцаараа юм онцгой бол төрсөн ажээ. 13 наснда охин циркийн жүжигчин бол чамгүй өндөр цалин авдаг болсон ба 18 наснда ажиллаа орхисон юм. Жилийн дараа Миртэл гэрлэж жирэмсэн болсон ч 100 умайдах хүүхэд ихийнхээ амь насанд ноцтой аял учруулсан тул үр хөндүүлэхээс аргагүй болсон байна. Гэхдээ энэ харамсалтай явдал түүний хожимын амьдрал саад учруулаагүй юм. Учир нь тэрээр 5 эрүүл хүүхэд төрүүлж чадсан билээ. Хүмүүс баруун умайдаа хүүхэд олсон зөв болсон гэж үздэг ба Миртэл эгэл жирийн ад жаргалтай амьдрал туулж 1928 онд нас барсан байна. Стефан Бибровский 1890 онд бусад бүгд хэвийн 6 хүүхэдтэй Польшийн нэгэн айлын 4-т хүүхэд болон мэндэлсэн юм. Тэрээр 1901 онд цирктэй хамтран шоу ертөнцийн карьераа эхлүүлжээ. Леонел Арслан нүрд хэмээн нэрлэгдсэн тэрээр гимнастикийн үзүүлбэр үзүүлж давцсан дээр зогсоод сониуцантай цугласан олонд өөрийн амьдралын түүхийг өгүүлдэг байжээ. Арслан нүрдгүү харанхуйд харах чадвартай, гарын алга, хөлийн уул зэргээс бусад биеийнх нь бүх хэсэг тэрчгтэй өсөр хучигдсан. Түүний нүрийн үс нь 20 см, биеийнх нь үс нь 15 см урттай байсан аж. Тэрээр харагдах байдлын хувьд аимшигтэйч үнэхээр гайхалтай хүн байжээ. Төгс хувцаслаж 5 хэлээр төвгүй ярьдаг байсан ба маш сайн боловсралтай нэгэн байсан юм. Стефан 41 наснда зүрхний шигдээсээр нас баржээ. Айзак Спраг 1841 онд Массачусетс мужид төржээ. Багадан бусдаас ялгарх юмгүй жирийн хүүхэд байсан ч 12 наснасаа эхлэн огцом турж эхэлсэн байна. Түүний хоолны дуршил хэвийн ердийн хэмжээгээр иддэг байсан боловч жинэн зогсолтгүй хасагдсаар байжээ. Эцэг их нь хүүгээ халамжсаар хорвоогийн жамыг даган ертөнцийн мөнх хүсийг үзүүлсэн юм. Спраг эмзэг турхан байсан тул ажилд орж чаддаггүй байсан ба харж хандах хөнгүү болсон тэрээр амь зуухын тулд Барнумын цэрэгт орж аялан тоглолтод оролцдог болжээ. Дараа нь Барнумын музейд ажилд орж тэнд их нэртэйгээ танилцсан гэр бүл болж эрүүл жирэг хүчрэх 3 хүүтэй болсон юм. Харамсалтай нь түүний жин хасагдсаар байсан тул 167 см өндөрөөр 19.5 кг жинтэй болтлоон турж үүнээсээ болоод амьсгал тасалдах бактери өвчнөөр 1887 онд нас барсан байна. Пенни Мисс Милроуз өвчтэй байсан юм. Түүний хөлөнд их хэмжээний шингэн бий болж хоримтлагдсан бөгөөд Милроуз нь тун ховор тохиолдог өвчний тоонд ордог аж. Миссийн эцэг их ах トゥ нар нь эрүүл байсан бол өөрийнх нь тавхай 41.3 см болтлоон томорч тусгайлж хийлгсэн гутал өмсдөг байжээ. Мисс Англиас Америк руу шилжин ирж циркийн жүжигчин болсон ба хачирхалтай хүмүүсийн музейд ч бас үзүүлэн болдог байсан юм. Үүнийхээ ачаар 7 хоногт л ихэд $150 олдог байжээ. Тэрээр гэрлэж хүүхдтэй болсон ч хүүхэд нь төрөөд удаагүй байхдаа өөд болсон байна. Түүний бие ч өдөр их тусамд орцсоор төрсөн нутаг Охайдаа ирээд удаагүй байхдаа 1892 онд нас барсан байна. Мисс Ердөн 39 настай байсан ч хөлдөх шингэнээс нь болоод цусны эргэлтэнд нь ихээхэн саад учирч 52.1 кг жинтэй шавилхан бие нь энэ хүндрэлийг дисч чадаагүй байжээ. Францеско Лентини 3 хөл 4 тавхай 16 хөлийн хуруу 2 эр бэлэг эрэхтэнтэй байв. Түүний 3 хөл харилцан адилгүй урттай байснаас алхаж явахт нь ихээхэн хүндрэл учирдаг байжээ. Гэхдээ илүү эрэхтэнтэй бусад хүмүүсээс ялгаатай нь Лентини 3 дахь хөлөө хөдөлгөж чаддаг байсны дээр бүр бөмбөг өшгөлдөг байсан аж.
Франциско 30 наснда Америкийн иргэн болж Тереза мөрийг их бүсгүйтэй гэрэлсэн юм. Хосууд 90 саруул 4 хүүхэдтэй болсон бөгөөд Франциско 77 наснда хорвоог орхижээ. 30 жилийн турш циркийн жүжигчин хийхдээ тэрээр олонний дунд соёлж боловснороо надаршиж хаан хочтой болсон билээ. Тэрээр хэрхэн өөрийгөө ялан дийлж амжилттай циркийн үзүүлбэрчин болсон тухайгаан өөрийн номондоо бичсэн байдаг бөгөөд би энгийн хос гутал авдаг, нөгөө өрөөсөн гутлыг хөлөө алдсан хүнээс худалдаж авдаг хэмээсэн байна. Лазарус болон Жонес бол хамгийн эртний Сиамын эхрүүдийн тоонд ордог Италийн эхрүүд юм. Лазарус ухаалаг, царайлаг бүгдийг хийж чаддаг байсан бол Жонес цээжин би нэг хүлтэй байнга нүдэн анаатай аман нээлттэй байдаг байв. Мөн шүлсэн үргэлж гоожиж гиншиг дуувай гаргадаг байсан аж. Тэр ярьж хүнтэй харьцаж чаддаггүй паразит ихэр байсан юм. Үзүүлбэрийн бусгаар Лазарус хүмүүсийг айлгаж анхаарал татахгүй тул Жонесыг бүтээждэг байсан ба тэдний яаж өөд болсон тодорхойгүй үлджээ. Гэхдээ дотоод эрхтүүд нэг байсан тул аль нэгэн нас барахад нөгөө нь дагаж өгсөн баталгаатай юм. Элла Харпер үнэхээр үзэсгэлэнтэй хөөрхөн охин байсан юм. Гэхдээ хүмүүс түүн рүү хараад хөөрхөн царайг нь биш, гачин жигтэй бие галбирыг нь анзаардаг байв. Тэрээр арагшаа нугларсан хөлтэй төржээ. Явах ямар ч боломжгүй байсан учраас эмч нар түүнд хагалгаа хийж хөлийг нь өргөж ширгүүлж өгсөн гэдэг. Ийхүү охин 4 хүлэж явах болсон юм. Элла Харпер 1870 онд Теннесси мужид төрсөн бөгөөд 12 настайдаа циркийн урлагт хүл тавьж хүмүүс түүнийг Тэмээн охин гэж нэрлэх болов. Элла циркэд ажилд орсноор 7 хоногт $200 олдог болсон нь одоогийн ханшаар $5,000 юм. 35 наснда Элла хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн ч охин 1 нас хүрэхээс өмнө учир бүтүүлгээр нас барсан байна. Дараа нь 48 наснда нөхөртэйгээ хамт нярай хүүхэд өрчилж авсан ч мөн л 3 сартайдаа ойлгомжгүйгээр энтжээ. Үүнээс 3 жилийн дараа Элла нас барсан бөгөөд түүнийг хүүхдүүдийнх нь хажууд оршуулсан гэдэг. Арнольд Хенскис ердийн ажил хийдэг жирийн нэгэн ир байжээ. Гэхдээ 30 наснда ангаах ухааны салбарынхны толгой гашлах өвөрмөц чадраан олж нээсэн байна. Тэр элд сэлэн болон бусад хурц үзүүртэй зүйлээр нэвт хатгуулсан ч гэмтдэггүй байсны зэрэгцээ захлын хутаг хагархай шил зэргийг ажирахгүй залгидаг байсан аж. Ингээд Арнольд өөртөө Мэрин Дажо хэмээх тайзны нэр өгч бие сүлбүүлэн жирийн хүний амьд хүрэх хэд зүйлийг залгих үзүүлбэрэн хийдэг болжээ. Гэвч Арнольд нэг л өдөр хэвтэрт орж дахин босч ирээгүй юм. Түүний үхлийн шалтгаан нь гол судасны цоорол байсан ба ердөө 36 наснда өөд болсон билээ. Юусе тун ховор төрлийн одоо байсан юм. Нэг нас хүрэх үед түүний өсөлт зогссон бөгөөд ердөө 50 см өндөр байжээ. Тэр одоо гэдгээсээ бусдаараа ив ирүүл байсан ба гэр бүлийнхний жирийн өндөртэй хүмүүс байсан аж. Юусе бяцхан бие ашиглан циркийнхантай нэгдэж улс орон даяар үзүүлбэр үзүүлдэг болжээ. Гэвч харамсалтай циркийн багийнхны галт хэрэг нэгэн аяллаа үеэр Невада мужийн хүйтэн ууланд засанд боогдсноос болоод Юусе биеийн дулаанаа алдаж нас барсан байна. Түүнийг өөд болох үедээ 13 настай байсан гэж үздэг аж. Ишлитцийн 1901 онд Америкт төржээ. Тэрээр 3 настай хүүхдийн оюун ухаантай төдийгүй 122 см-ээс дээш өсөөгүй гин. Тэрээр микроциклийн өвчний улмаас жижиг гавалтай аливаа зүйлийг бүрэн ухамсарлах чадваргүй нэгэн болжээ. Бүтэн өгүүлбэрээр хэлэх чадваргүй байсан ч тэрээр хэд хэдэн цэрэгт ажиллажээ. Сүүлд 1932 онд Прикс кинонд дүр бүтээснээр хүмүүс танил болсон билээ. 1935 онд түүнийг циркийн сармагчтай үзүүлбэр үзүүлэгч Жорж Суртес хэмээх хүн өрчилж авчээ. Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл ишлитцээ олон газарт үзүүлбэр сонирхуулж байсан юм. 1960-аад онд түүний өргөж авсан аав нас барсан тул асран хамгаалах хүнгүй түүнийг эмнэлгийн мэдээ шилжүүлсэн байна. Дуулж бүжиглэх дуртай байсан тэрээр эмнэлэг твцэндээ уйдаж ганцаардаг болсон ч бас нэгэн циркийн үзүүлбэр чинь түүнийг эмнэлгээс гаргаж авсан аж. Ийхүү 1971 онд 70 наснда ишлитцээ нас барсан байна. Сахалт хатагтай хэмээгдэж түүхэнд мөнгөрсөн Жозепин Швейцарт төржээ. Хүмүүсийн амд амьдсан яриагаар 8 настайд нь түүний сахалт 5 см байсан бөгөөд сүүлд хэмчихэд 15 см болсон байсан гэдэг. Түүнийг эмэгтэй биш эрэгтэй гэж шүүхэд өгч байсан тохиолдол гарч байсан ба тэрээр Парист багтаан зураач Бочун Клоблиятай гэр бүл болж байжээ. 2 хүүхэд төрүүлсэн ч охин нь нас барж харин хүн түүнийг дурайсан өсөрхөг төрж байсан юм байна. Түүнийг Мадемуазель Габриэл гэдэг. 1900-аад оноос хагас эмэгтэй үзүүлбэрийг үзүүлж гисэн тэрээр 1884 онд Швейцарт төржээ.
Энэхүү үзүүлбэр нь олонний сонирхлыг багуу татаж байсан ба Америк орноор аялж олонний танил болсон байна. Габриэл хизээч ийм төрсөндөө шаналж байгаагүй сэтгэлийн асар их дэвчээр хатуужилтай үзэсгэлэн төгс ухаалаг нэгэн байсныг түүхчид онцолдог. Тэрээр 3 ч удаа ирсэн байдаг. Циркийн жүжигчин Мино 1910 онд төрсөн. Төрөлхийн гажиг биеийн хөгжлөөс болж түүнийг оцон шувуун хүн гэдэг байв. Түүний жинхэнэ нэрийг Рут Дэвис гэдэг. Тэр хөгжим тоглож элдв үзэсгэлэн худалдаанд оролцож 1930-аад онд Америкийн хотуудаар тоглодог алдартай шоуны гол дүр байсан гэнэ. 19-р зууны сүүл 20-р зууны ихээр хүм могоон хэмээн алдарсан принц Риндан гэхээр төрөлхийн гар хэлгүй төрсөн ч тамхи татаж зураг зурж юм бичих нь олонний анхаарлыг түн рүү татдаг байсан аж. Смит бол өөрийн биеийн уян хатан байдлыг ашиглан янз бүрийн байрлалаас хөгжим тоглож чаддаг жүжигчин. Энэ зургийг 1910 оны үед авсан байна. Шарлотта Линда Вогел 1908 онд Берлин төрсэн охин. Гэр бүлээсээ ганцаараа матрын арьстай төрсөн гэдэг. Хайрстай мэт үлдтэй харьсан түүнд энгийн амьдралаар амьдрах боломж олгосонгүй. Ингээд 1927 онд Америкт ирж зааны хайрс Сүүзи охин хэмээн алдарсан байна. Феликс бол Иларсо Данлогийн хөвчнөөр өвчсөн ир. Ийм хүмүүсийн арьс юр бусын уян хатан болдог бөгөөд тэрээр биеийнхээ альж хэсгийн арьсыг сунгаж татаж чаддаг төдийгүй Барнумын маш олон шоунд тэрээр орсон байдаг. Мартинжо Лаурелло 1886 онд Нюрнберг төрсөн. Мартин толгоогоо 180 градус эргүүлж чаддаг байжээ. Тэрээр 20 наснда Европ тоглож эхэлсэн бөгөөд 1921 онд Америк шилжиж ирээд олон шоунд оролцсон ээж. 20-р зууны ихэнх үеийн дэлхийн хамгийн царай муутай эмэгтэй гэгдэж байсан Мэри Энн Биван 1874-өөс 1933 онд Англид амьдарч байжээ. 32 настайгаас акромегалиг гэх эмгээр шаналж эхэлсэн байна. Энэ нь хүний биеийн яснууд томрох эмгэг юм. Мэри Томас Бивантай гэр бүл болж 4 хүүхэд төрүүлсэн гэдэг. 1914 онд нөхөр нас барснаас хойш тэрээр амьдралаа авч явахын тулд ажил хийж эхэлсэн бөгөөд гол төлөв аимшигын шоунд оролцох циркийн үзүүлбэр тоглодог байсан гэнэ.